Тэгэхээр зэрэг одоо шинжлэх ухаан ч гэсэн л үннийг эрэлх хийж байна, тийм ээ. Үннийг олмоор байна, тогтоомоор байна. За буддын шишний хувьд ч гэсэн үнэн маш их чухал. Тийм л учраас одоо Эйнштейн гэдэг эрдэмтэн бол юу гэж хэлж ирсэн бэ гэхээр тийм ээ. Шинжлэх ухаантай мөр зэрэгцээд явж чадах шашин бол буддын шиш юм аа гэж хэлж ирсэн. Тэгэхээр зэрэг ямар нэг өвчнөөс болоод тийм ээ хүмүүс одоо амь насаа алдаж байна гэж боддог тийм ээ. Дөө хүмүүс гэдэг амь насаа алдаж байна. Тэгтэл бидэнд ямар асуудал байдаг вэ гэхээр зэрэг тухайн өвчний тухай мэдлэггүй байдаг. Ямар өвчтэй өвчин, ямар шалтгаантай, яаж одоо урьдчилан сэргийлэх юм. Одоо сүрье гэдэг өвчнөр ингээд одоо жишээ авч үзээ тийм ээ. Хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр зэрэг тухайн өвчнөө сайн мэдэхгүй учраас гарч ирж байгаа симптом буюу шинж тэмдэгтэй л тэмцээд байдаг. Тэгээд тэмцэж байгаа арга барагдаад ингээд амь насаа алдах ч юм уу тийм одоо байдалд хүрч исэн бахнэ. Тэгэхээр зэрэг нөгөө илэрч байгаа одоо сүрьегийн өвд маш өндөр ингээ халуурдаг, ханиалгадаг тэр чин болвол яг симптом буюу шинж тэмдэг нь бахна шүү дээ. Хамгийн гол зүйл нь юу болоод байна гэхээр зэрэг халдвар орсон байна тийм үү? Уушгинд халдвар орсон байна. Тэрнээсээ болоод хүн ийм шинж тэмдгүүд илэрч байгаад байгаа юм байна гэдгийг олж илрүүлээд өвчнөө мэдээд ирэхээр эмчлэх арга нь бас өөр болчихно. Одоо дээхний үед бол энэ сүрье гэдэг бол эмчлэгддэг өвчин тийм ээ. Энээс өнөөр одоо хүн амь насаа одоо алдахгүй байх боломж байсан боловч бид одоо өвчний үннийг нь мэдэхгүй байсан учраас тэрийг нээж чадахгүй байсан учраас маш олон хүн бол амь насаа олцсон. За одоо орчин үед болохоор зэрэг нээгээд одоо тогтоогоод тийм ээ. Энэ одоо тавилангийг мэддэг болсон. Ямар эмчилгээ хэрэглэх вэ гэдгээ мэддэг болсон бахнэ. Тэгэхээр зэрэг мэдээж одоо өдөр тутмын амьдралд ч юм уу энэ мэтчилгээр ямар өвчнөөс яаж сэргийлэх үү гэх мэтлэнгийн ийм мэдлэг бол одоо та бүхэнд байгаа гэж тийм ээ. Гэхдээ жинхэнэ одоо өөрийнхөө амьдралын үн цэнийг утга учирыг одоо бас ойлгож гин үү? Тийм мэдлэг танд байна уу гэвэл одоо тэр нь жоохон дутагдaltaй гэж магтгүй. Бид ер нь юу одоо мэдэхгүй байгаагаа мэддэггүй гэж тийм ээ. Тэр бол одоо бидний хамгийн одоо зовлонтой одоо хэсэг юм да. Би амьдралын юуг мэдэхгүй байгаа. Надад ямар одоо мэдлэг, үнэн мэдлэг дутагдж байгаа юм бэ гэдгээ бид нар олж харж мэдэхгүй байна гэж. Тэгэхээр зэрэг энэ одоо юугаар ингэж илэрдэг вэ гэхээр зэрэг энэ хиний одоо машин бэ гэдэг асуухаар одоо миний машин тийм ээ. Маш бүх юмыг одоо минийх гэдэг ингээд өмчлөсөн тийм сэтгэл одоо бидэрт маш хүчтэй байна. За тэгээд мөнгөтэй ингээд чинэлэг одоо болохоороо зэрэг одоо маш их одоо би одоо баян байна гэж боддог тийм ээ. Эд баялагтай болчихлоо гэж боддог. Мөнгө нь ингээд жоохон багасаад ирэхээр би ерөөсөө ядуу амтан болчихлоо. Би ч өөртөө ядуурч байгаа юм байна гэж ойлгодог. Энэ бүхэн юуг одоо харуулж байна вэ гэхээр зэрэг амьдралын тухай, утга учирын тухай одоо мэдэхгүй байна, мэдлэггүй байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр зэрэг буддистууд юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг яг явж тийм ээ таны бие биш шүү дээ гэж одоо хэлдэг. Тэгээд нэг өдөр одоо би чинь баяртай гэдээ одоо явах болдог тийм үү. Тэгэхээр зэрэг тэр үед та бойл битгий чи миний би чамаа чи өмчлөдөг би чиний эзэн байна гэж зогсооч чадах уу гэж. Тэгээд хэдийгээр одоо бид ингээд бүхэл одоо юмыг одоо инхрийлж барайл эн чинь минийх гэж одоо бариад байгаа боловч тийм ээ. Өөрийнхөө одоо толгойд өөрийг чи бид тийм ээ толгойд байгаа нэг ширхэг одоо хүсийгч та бол эзэмшиж өмчилж одоо чадахгүй шүү дээ гэж. Тэгээд одоо ер нь бол бас одоо эд баялагтай болсон зарим нэг бизнесмэнүүдтэй одоо ярьж байхад бас хэлж штэ гэдэг чинь тийм ээ. Тэдний амьдрал ч гэсэн тохиолдож байгаа ингээд туршлагаа тэр хүмүүс чинь бас дөрөвдөж гэж үзээд нэг эд өглөхтэй болсон үед эд баялаг бий болж байгаа үед бас тэрний хэргийг нь одоо гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэр чинь дандаа хүн эд баялагтай байгаад байдаггүй юм байна. Тэгээ бид яагаад энэ мунхаг бидний одоо хамгийн том асуудал гэдэг байгаа юм бэ гэхээр зэрэг өөрт чинь огт хамаардгүй тийм ээ. Та хэдийгээр минийх гэж хэлээд байгаа боловч тийм ээ. Таны тэр өмчлөл, таны эрхэнд байдгүй зүйлийг бид олж харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр мунхаг гэхээс яах вэ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг ингэж хэлж байгаагаараа би бас та нарыг одоо мөнгөтэй байх хэрэггүй тийм ээ. Байшинтай байх хэрэггүй, эд өглөхтэй байх хэрэггүй гэж хэлж байгаа юм биш ээ гэж тийм ээ. Энэ зүйлүүд танд байна. Гэхдээ энэ бүхэн чинь төр зур юм шүү гэж тийм ээ. Хэсэг хугацаанд та одоо эдэлж ашиглах зүйл чинь шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Бид тэгвэл одоо юу хийх ёстой юм бэ? Тэгэд өөрийнхөө одоо амьдралд юу үнэн юм бэ гэдгийг одоо бид олж харах хэрэгтэй байна. Одоо хамгийн одоо ихээр буйныг хураах одоо арга бол тэр үнэн гэдэг зүйлийг одоо ойлгох, мэдэх юм. Бид бол одоо ингээл аль утгад одоо буян хураах юмсан, буян чухал шүү гэж ингэж ярьдаг тийм ээ. Гэхдээ одоо хамгийн дээд одоо буян хураадаг арга юу гэдгийг бэ гэхээр тэр үннийг таньж мэдснээр л одоо хурааж чаддаг. Төвд хүмүүс бол одоо маш их одоо буян хураасан байдаг гэдэг чинь тийм ээ. Тэр нь ингээ юугаар харагдаж байгаа юм бэ гэхээр зэрэг нийтгэхт одоо ирээл тийм ээ. Одоо ажил үүсэхлээ. Тэр нь одоо маш их амжилттай одоо явж шүү дээ. Энд чинь одоо тэдний хураасан буйных нь үр гэсэн үг ээ. Тэр одоо бусдын тусыг одоо бүтээснээр та бол маш их одоо буян хурааж байна. За энэ буйныхаа одоо үр шимийг нь одоо бид нэр эдэлдэг бах нэ. Тэр бол одоо заавал бидэнд эргэж ирдэг гэсэн үг. За бурхан багшийг одоо заларч байх үед нэг хүн би яагаад ийм их ядуу байгаа юм бэ гэж одоо бурхан багшаас асуусан. Тэгээ бурхан багш бол та одоо өглөгийг сайн дадуулахгүй шүү дээ. За тэгэхэд нөгөө хүн болохоор зэрэг би яаж одоо өглөгийг дадуулах вүлээ? Надад юу ч байхгүй шүү дээ гэж хариулсан. Үгүй дээ, танд одоо өөхөх юм маш их байна. Бусдад өглөг үлдэж болохоор байна. Гэвч харамсалтай та тэрийг одоо өглөг үлдэхгүй байх шүү дээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн бол бүр ингээд цочирдсан гинэ. Надад одоо бусдад өөхөх зүйл юу ч байхгүй шүү дээ. Хаана одоо бурхан багш хаанаас одоо намайг ингээд бусдад өөхөх зүйл байна гэж хараад байна вэ гэж утсан. За тэгэхээр бурхан багш айлцсан байна. За хамгийн нэгдүгээрт нь болохоор хүмүүс рүү хараад сайхыг нэмсгэлчгээ тийм ээ. Та тэгдэггүй шүү дээ. За тэгээд тэгснээр болохоор зэрэг та яах нь одоо өглөгийг үлдэж буян хураах нь. Бусдад одоо өөрийнхөө амаар тийм ээ хэлээр сайн зүйлийг бусдад хэлж болно. Та тэгдэггүй шүү дээ гэсэн баг. Та бусдыг одоо инэрч хайрлсан харцаар бусдад одоо харж болно гэж тийм ээ. Гэтэл тэрний оронд яаж юм? Атаа, жөтөө, уур хилэнгийн харцаар бусд руу хардаг шүү дээ гэж. За энэ хүний одоо тэр өглөгийг яаж дадуулах вэ гэж бурхан багшаас одоо тийм ингээд асууж байгаа. Та нар ч гэсэн дадуулах хэрэгтэй. Тэгээд хаа явсан газараа сайхыг нэмсгэлж явжээ тийм ээ. Одоо хүнд одоо сайн сайхан одоо зүйлийг үгийг сайхан өгүүлж бай. Одоо тэгээ фэйсбүүкээр ч гэсэн тийм ээ нийтийн одоо сүлжээгээр ч гэсэн сайн сайхан зүйлийг түгэж болдог шүү. Тэр чинь бас л буян болно. Тэгээд ер нь бол одоо энэ сошиал нийтийн одоо сүлжээнд болгоомжтой байх хэрэгтэй гэж тийм ээ. Худлыг одоо бас болохгүй байх нь шүү дээ. Худал зүйлийг болохгүй. За дараагийнх нь болохоор зэрэг та сэтгэлээрээ бусдыг одоо инэрч хайрлаж болно шүү дээ гэж бурхан багш айлцсан баг тийм ээ. Тэгэхээр тий амьтныг одоо ингээд хараад инэрх, хайрлах тийм ээ түүнийг одоо өөртөө төрүүлнэ гэдэг бол маш том одоо буян хураах арга байдаг. Тэгэд одоо ер нь хаач явсан одоо хинтээч харьцсан байсан. Ер нь одоо та бүхэн нэг юм буйны одоо чуулганы хураая, дээдийн одоо буйныг одоо хураая гэж бодох юм бол тэр хүмүүстэй харьцаж байхдаа энэ хүн маань одоо зовлонгоосаа ангижраасаа, энэ хүн одоо амгалан жаргалантай уулзраасаа гэсэн тийм одоо сэтгэл зүгээр тэр хүнтэйгээ одоо харьцаж явах хэрэгтэй. За би Москвад ингээд очихдоо метронд суугаад тийм ээ хэдийгээр одоо тэнд танихгүй хүмүүс байгаа ч гэсэн би аль болох одоо тэр хүмүүс одоо чиглэсэн тэдэндээ одоо хандсан халуун дулаан сэтгэлийг одоо төрүүлэхийг хичээдгээ гэж. Тийм учраас Москвад очихдоо би бол хизээч ганцаарддаггүй. Яг гэвэл би сэтгэл оюунда байнга тэр хүмүүст дулаан халуун инэрл хайрыг одоо түгээхийг хичээдгээ. Ер нь бол ингээд бусдаас одоо болгоомжлох тийм ээ бие барих одоо энэ хүн одоо намайг нэг одоо буруу юм хийчих вэ намайг хорлчих вэ гэсэн тэр бодлоос илүүтэйгээр тийм ээ тэр хүмүүст халуун дулаан хайр инэрлэр одоо хандаад ах юм бол тэр хүмүүс ч гэсэн буцаад хорлохоо болчдгоо гэж хорлолгүй болно. Ер нь бол үүлийн үрийн хуулийн одоо дагуу бол танд айх зүйл нэг л байгаа. За тэр бол өөрийн одоо үйлдэлсэн буруу тийм ээ сөрөг тэр нүгэл хилэнцээсээ л айж явах хэрэгтэй.